та бүдийнхээ амар амгалан айлтгая. Хэлчин гоо хүрээ. Айлтгая хэлчин гомдаа. Амгалан тайван хэлихээ шигтгэн болон ялцсан аруунаас ариухан харийг эзнэн болон дурсан ашигмаг дурсагада ангарсуга мөрсөн алтан зургас тэлэхээ амрыг Сэргийн тангра хорогсон үзэгсэн төвс монголчууд сэргэрсэн махархан үзэгч төвдөр хэлчин За хэлчингөө эмэгтэйчүүдийн групп маань Улаанбаатараас Чавилсан хотод ирээд Чавилсан Минэн өөр халахгүй Баян хөшөө Амгаланбаатар хайларын чиглэлд явж байгаа. Яг одоо ингээд үд ардам цэлийн Минэнгийн тал дээр групптэйгээ ирсэн байна. 1 2 3 Цэл гадуунасныхаа гадуур бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэч амрахта хэлж үзээгүй мөртлөө чинийхэн төлөө өгье гэж би эх орондоо хэлсэн юм. сууч марж байна. Чимгоо 2025 аялалт маань ийхүү Минэнгийн талд ингээд сайхан үргэлжилж байна. Энэ Минэнгийн талыг хараад миний би үнэхээр их догдолж байна. Минэнгийн талаас миний амьдрал ихэлсэн байдгийг. Минэнгийн талд 2006 оны 12 сард ирээд 2013 онд Баян улаан уулын отроод руу явж байлаа. Миний бүх амьдрал би энэ нутагт ирээд 2 сайхан хүүтэй болсон. Амьдрал маань цэцгэлсэн. Энэ сайхан бахархан талаараа үргэлж үеийн үед бахарх боллоо. Хайртай. За Минэнгийн хотруудынхаа Минэнгийн талдаа дуулахгүй бол өстой сэтгэл хөдлөөд болохгүй. Нүд талдаа модон Минэнгийн нүцгэн талын эзэн хаймаар сүний өнгөр туяаран байдаг сэтгэл татсан Минэнгийн отроод Хэлчингоо төрийн бус байгууллагын 2025 оны намрын аялалд оролцож байгаа Хэлийн Монгол улсын Хэлийн өнцөг болон бүрээс хүрэлцэн ирсэн хэлчин үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээ энэ өдрийн гал халуун мэндийг өөргөө дэвшүүлье. За баярлалаа. За ингээд тохны хаалмын Хэлчингоо төрийн бус байгууллагын тэргүүн бэлтгэл Ахмад Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Орч гэрэл таныг энэхүү тайзнаар өрн залъя. За албан ёсоор та бүхэндээ энэ оройн Түмэн амраа Монголын айлтхан мэдчихдээ Аранзал төвийнхаа намираандар аархаж өмгсөн Монгол цэрэг албан хөлгийн зоон дээр босоо хиймэртэй Монгол цэрэгэл байдгийм аа. Эзэн Чингисийн энэ сайхан сүрлэг сайхан бүсгүйчүүдтэй албан ёсоор тайзан дээрээс уулзаж байгаадаа баяртай байна. За ингээд энэхүү Хэлчингоо төрийн бас байгууллагын гишүүдэд үйлчлдэг байгууллагын одоо байгууллага болсноос хойш анхны аялал маань энэхүү эд дундаа явагдаж байна. Ингээд аяллаа хэмжээнд бүгдээрээ сайхан байсан уу? За эдгээр амжилттай үргэлжлэж байна. Би тайзнаа дэд тэргүүн жалбуугийн дэлгэрмаа гэж байгаа өрөө. Энэ аялалд манай төрийн бас байгууллагын бүх тэргүүлэгч гишүүд явж байгаа гэдгээрээ бас онцлогтой. Цэнхэр хувцас өмсөд байгаа нөхдүүд чинь би өнөөдөр урчгийн тайлын манад төрийн бас байгууллагын тэргүүлэгчд явж байгаа. Ингээд дээгчдээр маань хоорондоо ярьж агаад хэлчин хүүхнүүдээ бүгдөө яах вэ гэд хоёлаа дурсгалын тэмдгийг
одоо бид хоёр хувийн зүгээс төсвөө гаргаад хийлгсэн байгаа. Ингээд та бүхэндээ зориулаад Ингрийн тэмдэг гардуулах ажиллагаагаа эхэлье. За, эрхэм хүндэт цэд саран туяа танд Хилчингоо гишүүдийн үйлчлэх төрийн бас байгууллагын зохион байгуулж буй намрын аялалд амжилттай оролцож байгаад талархал илэрхийлж Хилчингоо Ингрийн тэмдгийг дурсгал болгон хадгалуулав. Хилчингоо төрийн бас байгууллагын тэргүүн дондгийн очгил гэсэн байна. 2025 оны 9-р сарын 28 Манжуур хот. За дараагийн энэ хүндтэй шагналын маань эзнэр Ж Дэлгэрмаа таныг хүндэтгэлийн тайзан авирж байна. За дараагийн эрхэм хүндтэй бичгүү маань Дээд Тунгалаг таныг тайзан авирж байна. Өө хавцдаг. За энэ хоёр эрхэм хилчиндээ бүгдээрээ баяр хүргэж халуун алга ташлтаар баяр хүргье. За дараагийн эрхэм хүндэт энэ шагналын эзнэр бэлтгэл хошууч Инхтуя таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. За дараагийн шагналын маань хамгийн хүндтэй энэ шагналыг авах ёстой нэгэн эрхэм маань хан нэгчигээ үрье. Бүгдээрээ за алга ташээ. Манай хамгийн цогцлог эрч хүчтэй энэ өндөр нас гэж юм бол байхгүй шүү. Эмэгтэйчүүд гэдэг маань хамгийн гоо зүгсэнтэй 80 нассан ч яагч вэ бид нар ер нь бол эмэгтэйчүүд одоо олон зүйлийг бүтээж чаддаг гэдгийг харуулж байгаа гайхалтай бүсгүй маань хан нэгч юм аа. Хан нэгчтэй бүгдээрээ баяр хүргэе. За мөн дараагийн нэмэх шагналын хүндэтэй эрхмээр бид туранда инх амгаланч таныг хүндэтгэн өрөө. Инх амгалагч манаас олон аймагуудад одоо ч гэсэн очиж үр хүүхдүүдээ бүгдийг хилчин болгоцсон бас гайхалтай хилчин эмэгтэй юм аа. За дараагийн шагналын хамгийн нотхон гишүүн Ахмад хилчин Цэрэрлэн авах юм байна. Зэнэгээр шагнал авсан хүмүүсийн бүсгүйчүүдээ нэрүүний гадж байгаа сайн сайхан бүхний хүсэл өрөөж алгадашин баяр хүргье. Та бүхний хамаараа Орос хамааны улсын залуу уран бүтээлч хөтлөгч нэгэн сайхан авьяастай уран бүтээлч та бүхний сайн мэддэг маш гоё орос дуунуудтай энэ хүү тайзнаа та бүхнийхээ халуун алгадашилтын дор энэ хүү тайзнаа өрн залъя. Баяр Татуя, дорогие монгольские друзья, добрый вечер! Как ваше настроение? Чудесно. Чудесно, да? Всех наших гостей хочу исполнить две композиции на русском языке. Давайте споем вместе с вами. Music.
залила до утра. Если б знали вы, как мне дороги подмосковные вечера. Если б знали вы, как мне дороги подмосковные вечера. Речка движется и не движется, вся из лунного серебра. Песня слышится и не слышится в эти тихие вечера. Песня слышится и не слышится в эти тихие вечера. Без время за стеклом густые морозы. Вхожу в эти двери, словно в сад июльских цветов. Я их так хочу согреть теплом, но белые розы у всех на виду я целовать и гладить готов. Я их так хочу согреть теплом, но белые розы у всех на виду я целовать и гладить готов. И все вместе! Бид бүхний аяллыг Хялмаш ерөнхий газрын удирдлагаас бидний дэмжиж явуулж байгаа. За ингээд хэл хамгаалах байгууллагын хүндтэй шагналж болох. Дээд тунгалаг таныг улсын хэл хамгаалтанд оруулсан хувьд нэмрийг тань үнэлж Монгол улсын онц хэлчин тэмдгээр шагнава. Хэл хамгаалах ерөнхий газрын дарга хэдийн зэргийн командлагч бригадын генерал Бямсүрэн 2025 оны 9-р сарын 25 гэжээ. Монгол улсын онц хэлчин тунгалагч бүгдээрээ хатан нададчдаар баяр хүргэцгээе. Монгол улсын онц хэлчин гэдэг тэмдэг бол хичнээн хамгийн тэргүүн дэд шагнал хэлээ. Бүгдээрээ дахин баяр хүргэцгээе. Эрхэм хүндэт жадгүй хүүхдээ телеграмма тань Монгол улсын хэдийн хадажгүй дархан байдлыг хангах үйлсэд оруулж буй хувийн нэмрийг тань өндрөөр үнэлж хэл хамгаалах ерөнхий газрын хүндэт жоо хүчгээр шагнав. Таны гавьяа зүтгэдэг үед хэлчихэд бахархан дурсах боллоо. Хэл хамгаалах ерөнхий газрын дарга хэдийн цэргийн командлагч бригадын генерал Бямсүрэн 2025 оны 9-р сарын 25. Эрхэм хүндэт би энэ хоёр танд Монгол улсын хэдийн хадажгүй дархан байдлыг хангах үйлсэд оруулж буй хувийн нэмрийг тань өндрөөр үнэлж хэл хамгаалах ерөнхий газрын
хүндэт жуухичгээр шагнав. Таны гавья зүтгэдийг үед хэлчихэд бахархан дурсах болно. Хэд хамгаалах ерөнхий газрын дарга хэдийн цэргийн командлагч бригадын генерал Бямсрын 2025 оны 9-р сарын 25 хат таныг Монгол Улсын хэл хамгаалалтанд оруулсан хувь нэмрийг таниулж дархан хэд 2 тэмдгээр шагнав. Хэл хамгаалалт ерөнхий газрын дарга хэдийн цэргийн командлагч бригадын генерал Ж. Бямсрын 2025 оны 9 сарын 25-ны өдөр. За тусгай хүчнэгч хамтлагч маань бас Улсын хэл хамгаалалтанд энэ амьдралынхаа туш үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн мэлээ. Эрхэм хүндэтэй Маржан хаан таныг Монгол Улсын хэл хамгаалах хуулиуд оруулсан хувь нэмрийг таниулж дархан хэд 2 тэмдгээр шагнав. Хэл хамгаалах ерөнхий газрын дарга хэдийн цэргийн командлагч бригадын генерал Ж. Бямсрын 2025 оны 9 сарын 25-ны өдөр. Эрхэм хүндэтэй Баярмаа таныг Монгол Улсын хэл хамгаалах хуулиуд оруулсан хувь нэмрийг таниулж дархан хэд 2 тэмдгээр шагнав. Хэл хамгаалах ерөнхий газрын дарга хэдийн цэргийн командлагч бригадын генерал Ж. Бямсрын 2025 оны 9 сарын 25-ны өдөр. Эрхэм хүндэтэй баяр сайхан таныг Монгол Улсын хэл хамгаалах хуулиуд оруулсан хувь нэмрийг таниулж дархан хэд 2 тэмдгээр шагнав. Хэл хамгаалах ерөнхий газрын дарга хэдийн цэргийн командлагч бригадын генерал Ж. Бямсрын 2025 оны 9 сарын 25-ны өдөр. Эрхэм хүндэтэй отхон чимэг таныг Монгол Улсын хэл хамгаалах хуулиуд оруулсан хувь нэмрийг таниулж дархан хэд 2 тэмдгээр шагнав. Хэл хамгаалах ерөнхий газрын дарга хэдийн цэргийн командлагч бригадын генерал Ж. Бямсрын 2025 оны 9 сарын 25-ны өдөр. Та шагнал авч байгаа үзэлцэнтэй бүсгүйчүүдээ бүгдээрээ халуун надаас аштаар баяр хүргэцгээе. Эрхэм хүндэт отхон баяр таныг дотоод хэргийн нэг сургуулийн түүх 90 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж үнэмлэх олгов. Захирал доктор профессор Цагдааны хурандаа П. Батбаатар 2025 оны 9 сарын 19-ний өдөр хүндэж хатагтай өг савгтаа шавх цэцэг таныг Монголын эмэгтэйчдийн холбооны удирдах зөвлөлийн 2025 оны 1-р тогтоолоор Монголын эмэгтэйчдийн холбооны хүндэт тэмдгээр шагнав. Монголын эмэгтэйчдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрэл эрхэм хүндэт хатагтай энэ энх туяа таныг Монголын эмэгтэйчдийн холбооны удирдах зөвлөлийн 2025 оны 1-р сарын 3-ны өдрийн 01-р тогтоолоор Монголын эмэгтэйчдийн холбооны 100 жилийн ойн дурсгалын тэмдгээр шагнав. Танд сайн сайхан бүхнийг хүсье. Ерөнхийлөгч Б. Оюун гэрэл. Яа, шагнал ганцлж дуустаа шагнагдсан нийт бүсгүйчтэй баяр хүргье. Нийт аялын багийн бүрэлдэхүүнээс хүргэж байгаа шүү. Ингээд та бүхэндээ зориулаад урлагийн говья зүтгэлтэн ган хоёрын хөгжим оюун чимгийн шүлэг хилчин хүм хэмээх дугаараа айдууны цифр хадаг өргөн барьж байгааг минь хүлээн авна уу.
бидний амьдралын онцлог цэл залуугаараа тэтгэвртэй гардаг. Тэгээд өнөөдөр дандаа таньдаг найз нөхдөдөө эгч нартайгаа Хилчингаа бүсгүйчүүдтэйгээ аялалд явж байгаадаа маш их баяртай. Хилчингаагаар би анхны аялал Сэлэнг аймагт зохион байгуулж ирсэн. Богоонтой аялал байсан. Тэнд явж байлаа. Тэгээд өнөөдөр энэ аяллаараа би маш сэтгэл бүр хамгийн хангалуун дүүрэн байна. Бүгдээрээ хятад талдаас Манчуур хятадаас мэдчихэж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ аялал маань надад маш сайхан онцгой аялал байлаа. Маш байгууллагад ерөнхий командлагчийн одоо тушаалаар байна. Онц хилчингийн хүндтэй шагналыг бүтсэндээ маш их баяртай байна. Туйлын их баяртай байна. Тэгээд одоо хилчингоо группийн хамт олон удирдлага тэргүүлэгчид гишүүд одоо та бүхэндээ туйлаас их баярлж байгаагаа илэрхийлмээр байна. Тэгээд одоо хилд одоо 30 жил ажилласан одоо хөдөлмөрийн минь үнэлж одоо өнөөдөр онц хилчин гэдэг энэ сайхан тэмдэгээр одоо ингрийн минь ялааж өгсөнд одоо үнэ баярлж байгаагаа илэрхийлж байна. За аялал амрагцсан бүх бүсгүйчүүдэд сайхан дурсамж бүтээсэнд баярлалаа гэж хэлье. Ингээ миний хоёр дахь аялал Хилчингоо группийнхэнтэй хамтдаа ажиллаж байгаа хоёр дахь аялал. Тэгээд төвшөө олон аяллыг дурсамжийг бүтээх болно гэж хэлье. Хилчингоо группийн 2025 оны онгын аялалд оролцож байгаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгээ энэ зөвшөөрлийг олгосон Хилчингоо группийг үүсгэн байгуулагчид болон үеийн одоо удирдах зүйлийн гишүүд оч гэрэлтэй үнэхээр их талархаж байна. Одоо үнэхээр сайхан байна. Сэтгэл хангалуун байна. Бүх юм окей. Бүх юм окей. 100 nice. Үнэхээр nice. Энэ удаагийн аялал маш сайхан аялал боллоо. Хил хамгаалах хэрхий газрын хүндэт чуг бичгээ шагнацсандаа маш их өндөр сэтгэлтэй байна. Аялал маань Манчуурын аяллаар үргэлжилж байна. Тэгээд үнэхээр сэтгэл маш өндөр байна. Энэ сайхан сэтгэл өндөр бас Хилчин энэ бүсгүүчүүдээ хараад бас айгүй найс байна. Үнэхээр аяллаа бол одоо шууд энэ чиглэлээр одоо цаашаа үргэлжлээд хил рүүгээ одоо төхөж явнаа бид нар. Үнэхээр одоо энэ аялалд ингэж хамрагдсан бүх эмэгтэйчүүдтэй маш их баярлалаа. Өшөө олон аялал, өшөө олон хамтарч хийх төлөвлөгөө байгаа. Тэрүүндээ идэвхтэй оролцоорой Хилчин бүсгүүчүүд минь та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Одоо ингээ бүгдээрээ Хилчин байгаа дуу хэлхөө.
Сэргийн тангараг өргөсөн үзэсгэлэн төгс Монголчуудаа зэрэг ирсэн махархан үзэж төгөр хэлчин Сэргийн тангараг өргөсөн үзэсгэлэн төгс Монголчуудаа зэрэг ирсэн махархан үзэж төгөр хэлчин Баярлалаа та бүхэндээ. Үзэсгэлэнт хэрчэн гооноо таана шүү. Баярлалаа маань гарч ирээрээ. Яг тэгнэ. Монитор зохиоход би бас дэлгэрмээр сонгож ирсэн. Мониторыг суглаа суулж байхад дэлгэрмээр гэсэн байхгүй юу? Чи намайг сонгочоороо гэж хэлж ирсэн. Тэгээд чамаас сонгочлоо. Баярлалаа. 2 дахь жилдээ хошоо дараа жилээс 3 дэх гэдэг явна. За тэгээд би мониторда нөө амны нутгийн брэнд цуглуулгаа брендтэй цаанагаан дээжээс за бас нэг юм болохоор энэ байгаа би Эпэрэг ер нь гадарсан чинь сүйдээ бас биш юм шиг санагдсан. Тэгээд яг би эмэгтэй хүмүүс юм чи энэ аюуг одоо ингэж зориулж авсан байгаа юм гэж тэгээд дотор өөрөө дуртай юм авч дотор нь хийгээрэй гэд би өөрт нь энэ мөнгөний үлдээж ингэж өгч байгаамаа. Баярлалаа найздаа. Намайг баярлуулж байсан хүнийг би бас гадарласан. Жижигхэн хөргөн охиндоо маш их баярлалаа. Тэс аюух таардаг болохоор байн хөлнөөсөө дулаа явж байгаарэ гэд ойрноос тавчиг. Огны юм хостод авсан юм аа би. Өөрөөр хэлбэл би эмэгтэйгэн байгаа гэж бодсон байхгүй. Аялал систем маш сайхан болж байна, сэтгэл өндөр байна. Элчин гоо бүсгүйчтэй нэг төрийн бус байгуулсан, зохион байгуулсан админ очгирлдээ маш их баяр сэтгэл өндөр та бүхэнд сайхан жаргалтай явж байна. Сайхан аялал болоо. Гоонуудаа баярлалаа, талархлаа. Ястай гоё аяллаа. Сэтгэл матхаагүй гоё аяллаа. Ястай гоё байлаа. Өмнөх аялалд ерөөсөө оролцож үзээгүй. Энэ аялалд оролцсон амар гоё. Амар өндөр байна. Өглөө унтсныг эс тооцоолсон. Гоё шүү. Гоё наа. Аялал үнэхээр сайхан байна. Та бүхэнтэй хамтран аялахад үнэхээр таатай байлаа. Хангуугийн хоёр байна. Маш их баярлалаа. Хамт олондоо баярлалаа. За аяллахын хамт олонны цаашдын маш их олон их амжилт хүсье. За хамт олондоо сайхан хүсье. Өшөө гоё аялалд явах болно. Ваа, ястаа янз гоё байна. Маш гоё явж байна. Сайхан хэлчин гоонуудтайгаа ийм сайхан аялалд явуултаа маш их баярлж байна. Сэтгэл маш өндөр байна. Хэлцэнгой группийнхаа охид бүсгүйчүүдтэй аялсан менежер хайлаар аялал маш сайхан байлаа. Энэ сайхан аяллыг зохион байгуулж явуулсан админда болон Хэлцэнгой группийн
бүхнүүдтэй, бүсгүүчүүдтэй маш их баярлалаа. Аялал маш сайхан байлаа. Бүнд ер нь дурсан зүйлддэг юм байна гэдгийг л би маш сайн ойлгосон. Тэгээд хаа явсан газараа бас ингээд бас энэ хилжин гонортойгоо явж байгаад би сэтгэл маш өндөр байна. Тэгээд энэхүү сайхан аяллыг зохион байгуулж байгаа адмын очгирлтэй бас баярлалаа. Бас зурлаач хийж байгаа Сараа агчтай бас баярлалаа гэж хэлмээрээ хамт явж байгаа хамт олондоо бас баярлалаа. Сэтэнгийн отрядаас дөрүүлээ явж байгаа. Түрүүний 23 оны аялал дээр болохоор гуруулаа явсан. Одоо дөрүүлээ явж байгаа. Дараагийн аялал дээр энэ бүрэлдэхүүний нэмж явна, оролцсон. Энэ гоё хилчингоо группийн хамт олон маш их баярлж байгаа. Маш их юм үзэж нүд тайлж байгаа. Хилчингоо группийн хамт олонтойгоо аялж явж байгаа маш их баяртай байна. Одоо та бүгдтэй эрүүл сайн сайхан өсгөн өрөөё. Хилчингоо 2025 аялал гэр бүлийнхээ хамт орлоо. Хилчин бүсгүүчүүд үнэхээр сайхан цоглог, сайхан явхтай, сайхан амарцгаалаа. Аялын хамт олондоо бүгдэнд амжилт хүсье. Свитали яблони груши, побрели туманы над рекой. Выходила на берег Катюша, на высокий берег на крутой. Выходила на берег Катюша, на высокий берег на крутой. Тэрэнд Хятад улсын Хөлбөмбөр аймгийн Хайлан хот. За энэ Хөлбөмбөр аймгийг аймгийн статустай байхад бол Хайлар хот гэж нэрлэжсэн. Одоо бол манайхныхаар бол Хайлар дүүрэг, тэгтээ хот гэж хэлдэггүй, дүүрэгч гэж хэлдэггүй, зүгээр Өр Монголын урд эцэс хорны Хайлар гэж нэрлэдэг. 350 гаруй мянган хүн амтай аялал жуулчлалыг өөртөө сүүлийн жилүүд эрс татсан ийм сайхан баялаг төвтэй маа. Хайлар хотоос мэдчилж байна. Энэ удаагийн аялал маань их өргөндлөгээр сайхан болж байна. Тэгээд аялалд оролцож байгаа нийт хилжин бүсгүүчдэд маш их баярлалаа. Өргөн үрээтэй бүгдийг хамруулж ингэж одоо хоош хойштой олон аялал зохион байгуулалтанд оролцож сайхан аялцгаарай. Аялал үнэхээр сайхан байна. Хилжингоо групптэйгээ 3 дахь удаага аялаар явж байна. Сэтгэл өстө маш өндөр байна. Энэ удаагийн аялал бол бүр илүү өндөр байна. Тэгээд бүх хилжингоо бүсгүүчдээ бүгдөөрэнд нь хамгийн сайн сайхан бохныг хүсээрэй. Би Хилийн зэрэгтээ 29 жил ажилласан, застарт 10 жил. Тэгээд тэрний дотроос би Баян-Улгийн аймгийн 1-р отрядын 1-р застав 1-р баганд би 8 жил байснараа үнэхээр бахархаж явдаг. Монгол улсын онц хилчин байна. Бидний өвд өссөн энэ нутгийг эзэмшдэг байлаа. Чингис хааны 9 урдгийг энд хамттан Чингисийн талбай гэдэг өнөөдөр өшөөгийн зурцсан л байна. Чингис хааны 9 урдгөө нэрлэж гэхэд Монгол улсад нэрлэх хүн цөөн толтой байдаг. Чингис хаан хэдэн он төрсөн бэ гэхэд хэлэх хүн олддгүй шүү дээ. 1162 онд төрж 1206 онд их Монгол улсыг байгуулж 1226 онд оршсон хүн байдаг. Тэр хүн
байрны эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олон Хэлчин гоо гишүүдэд үйлчилдэг тэрүүнээс байгууллагаас зохион байгуулж буй аялын багийн нийт хэлчин бүсгүйчүүдийн халуун дотор хүлээн авч сэтгэл гарган үйлчилсэн талархал илэрхийлээ. Хэлчин бүсгүй дэсвэр хатуужил юу ч бүтээн чадах цогцолсон онгоошлыг үеийн үед уламжлан хадгалах болтугай. Хэлчин гоо тэрүүнээс байгууллагын тэргуун очгод миний биеийн талархал та бүхэн нийт бүсгүйчүүдийн өмнөөс хүргэж байгаа шүү. Хүлээн авна уу? За мөн бид бүгд хамгаалалт нор хүлээж авсан тусангийн эмэгтэйчүүдэд маш их талархаж аяллаа группийн хамт олноос жоохон ингээд сэтгэлийн бэлгийг зөвлөлийн даргаас хамт гардуулъя. Та бүхэн хүлээж авна. оны 5 сарын 11-ээс 9 сарын 16-ны хооронд үргэлжилсэн халах голын дайн зориулж босгосон хөшөө дурсгалуудыг 1984 оны байдлаар энд одоо макетлж харуулсан байна. Энэ хандаад болохоор энэхүү дайнд оролцож исэн одоо Япон цэргүүдийн хэрэгжилжсэн илүүлэхийн зүйлсийг байршуулсан байна. За ингээд харах юм бол Япончуудын одоо тухайн хөгжил дэвшил одоо ямар хөө төвшөнд байсан бэ гэдгийг бол эндээс бол зарим зүйлээс ажиглаж болохоор цэргүүдийн өмсөжсэн гутал нь мөн одоо хөлний хамгаалалтын боол Монголын дүү байна. Миний үеэл ах байгаамаа. Намайг жоохон байхад одон дүүр медальтай олон машинтай ингээд бид нар очиж байсан. Тэгээд мэдтий. Жоохноос мэдтий. Миний ах их мундаг баатар байсан. Ястаг баярлаа. Энэ гоё халах гол дээр жахихаа дургүй жахихаа өшөөд ирж байгаа сэтгэл маш өндөр байна. Малгайгаа ингэж дээш нь модонд гоц ойлгож ганцаараа байлдаад бүр хажуу олон хүнийг устгаж байсан гэж ярьдаг байсан. Санаад харч бүр ойлгосон. Үйл гад сандраад ярьж чадахгүй наа. Гүндээ 27 дээшээ 54 м. Ямар гоё юм бэ? Зис одоо эдгээр зис 10 зисээр хийсэн юм хөшөө. Аазтай хамгийн том бүрэн цуцгамал хөшөө. Дээш 81 м, тэгээд газрын гүндээ 27, газрын дээшээ 54 м үнэтэй. Тухайн Эрдэнэтийн тэр 10 зисээр хийсэн. Нөгөө талд нь гахаа бас бүр гоё арга. Нөгөө талд нь болохоор зүгтийн хоёр талтай байна. Энэ орой дээр 5 хөшөөтэй улаан гэр насдаг. Одоо эндээс сумыг хадалтай. Үнэн гоё. Амар гоё. Яг энэ дээр их хэсгээр байлдан болж ирсэн үү? Одоо чухал дайны халбар байсан. Тэр нөө макет дээр заагаад идэх газар чи энүүгээр байгаа байхгүй тий. Энэ аяллаараа би маш сэтгэл бүр хамгийн хангалуун дүүрэн байна. Яста янзын гоё байна. Маш гоё явж байна. Бүх юм окей 100 nice, үнэхээр nice. Сэтгэл мартахаагүй гоё аяллаа. Яста гоё байлаа. Хэлцэн бүсгүүчүүд минь та бүхэндээ маш их баярлалаа. Хүнд ер нь дурсан зүйлдэг юм байна гэдгийг л би маш сайн ойлгосон.
Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв orlo.com. Эрхчлөөний орон гэгддэг Америкийн нэгдсэн улсын тухай мэдэхгүй хүн ховор. Харин энэ их гүрний ерөнхийлөгчийн амьдардаг гэрийн тухай ерөнхий мэдээлэлтэйгээс цаашгүй байх. Америкийн нэгдсэн улсын түүхэнд 43 ерөнхийлөгч цагаан ордонд амьдарчээ. Тэд энэ ордноос улс орноо удирдаж төрийн үйл хэрэгэ явуулдаг юм. 200 гаруй жилийн намтар түүхтэй энэ байшин эрхчлөө шудраг усны төлөөх үйлсийн бэлэг тэмдэг болсоор ирсэн. Тэнгэр бурхан энэ байранд хамгийн шилдэгэ илгээх болтугай гэж залбирч байна. Энэ дээврийн дор зөвхөн шудраг ухаантай хүмүүс удирдан сууж байх болтугай хэмээн Америкийн нэгдсэн улсын 2 дахь ерөнхийлөгч Джон Адамс нэгэнтээ хэлсэн байдаг. Цагаан ордонд амьдарсан анхны ерөнхийлөгч бол Жорж Вашингтон бус Джон Адамс, түүний эхнэр Абигейл нар байсан юм.
Цагаан ордны барилгын ханыг нь тэнгисийн цагаан элсэн өнгийн чулуугаар уралсан байдаг нь ордны ханыг батбих болгохоос гадна илүү сайхан харагдуулдаг юм. Цагаан ордны барилгын суурь тавигдаж бүтээн босголтын ажил 1792 оны 10 дугаар сарын 13-нд Африк гаралтай олон мянган цагаач Америк иргэдийн хөлс хүчээр баригдаж эхэлжээ. Ингээд барилгын ажлыг 1800 оны 6 дугаар сарын 4-нд дуусгасан байна. Тэгэхээр цагаан ордон бол одоо 220 настай болж байна. Цагаан ордон гэдэг нэрийг тогтоон өгөх гэж баггүй хугацаа заржээ. Ихэнх үедээ ерөнхийлөгчийн ордон, ерөнхийлөгчийн харш, ерөнхийлөгчийн байшин гэж нэрлэж байсан байна. Виржиний цагаан элсэн чулуугаар өнгөлсөн энэ байр орчныхоо улаан боржингоор босгосон барилгуудаас онцгой ялгаран харагддаг байж, тиймээс 1902 онд Теодор Рузвельтийн шийдвэрээр одоогийн цагаан ордон нэрээ албан ёсоор авчээ. 19-р зууны турш барилгыг засч сайжруулж ирсэн байна. Тэр үеэс цагаан ордны зохицлбарын зүүн баруун жигүүр бий болжээ. Байшингийн интерьер солигдож, захилгаан болон утасч тавигдаж, түрүүн ерөнхийлөгчийн үеэс 1948 онд байшин бүрэн шинжилж дуусжээ. Барилгын доор 2 давхар подвал барьж, тэнд ерөнхийлөгчийн гадаад улс төр цэргийн ажиллагааны ерөнхий штаб ажилладаг болсон байна. Цагаан ордон 1814 оны дайны үед Их Британий армийн галд өртөж байжээ. Тэр үед ерөнхийлөгч Джеймс Монро цагаан ордныг дахин сэргээж дуустал буюу 1817 оны 10 дугаар сар хүртэл нүүсэн гэдэг. Орчин үеийн цагаан ордон нь олон нийтэд нээлттэй музейч болдог. Ерөнхийлөгч бүрийн гэр бүл түүнд өөрсдийн дурсгалыг үлдээсэн байдаг. Тэнд Марта Вашингтоны сахарын сав, Абигейл Адамсын мөнгөн кофе чанагч, Элеонора Рузвельтийн ариун цэврийн ширээ зэрэг бий. Барилгын үндсэн хэсэг нь өнөөдөр хүртэл орон сууц бөгөөд ерөнхийлөгчийн гэр нь барилгын 2 дугаар давхарт байрладаг. Ордны барилгын зүүн жигүүрт номын сан, нэгдсэн галтгоо, бусад албаны ажилтнуудын өрөө байрладаг. Ерөнхийлөгчийн хоол хөрөө харин тустай байна. Бүх ерөнхийлөгч нарын түүхэн шийдвэр гаргаж байсан домогт 100 танхимаас эхлэн бүх захиргааны байрууд нь баруун жигүүрт байрладаг. Ерөнхийлөгч бүрийн гэр бүл энэ төрлийн өргөнд ямар нэгэн өөрчлөлт оруулж ирсэн байна. Гэхдээ тэр өөрчлөлтийг түүхэн өвийг хадгалах хорооны мэргэжилтнүүдтэй зөвлөлддөг. Цагаан ордныг хадгалах хороог уламжлалын дагуу Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай толгойлдог. Тухайлбал цагаан ордонд 1969-с 1974 онд сууж байсан тэргүүн хатагтай Пат Никсон ногоон өрөө, хөх өрөө, улаан өрөөг сэргээн засварлжээ. Тэрээр 600 гаруй бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан гэдэг. Түүний нөхөр Ричард Никсон хуучин усан бассейныг шинчилсэн байна. Өнөөгийн цагаан ордон 6 давхар нийтдээ 5100 м2 талбайтай 130 гаруй өрөөтэй. Түүнчлэн захилгаан шатнуудаас гадна теннисийн талбай, боулингийн өрөө, кинотеатр, гүйлтийн зам, усан сан бий. Үдийн зоогийн өрөө, 100 шаргал өрөө, хурлын танхим зэрэг олон өрөө танхимтай. Ямар нэгэн аюултай нөхцөл байдал бий болвол ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг аюулгүй байлгах үүднээс цагаан ордонд нууц хонгол хийсэн байдаг. Анх 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт Сувдын иргэн дайралтын дараа үүнийг санаачилж цагаан ордны доор бариулсан гэдэг. Цагаан ордны төв хэсэгт Америкийн нэгдсэн улсын тэргүүн гэр бүл амьдарч тэнд албаны болон баяр наадмын үйл ажиллагааг зохион явуулдаг юм. 1820 онд Америкийн нэгдсэн улсын 5 дахь ерөнхийлөгч Джеймс Монрогийн охин Мария Монро Самуэль гэх залуутай цагаан ордонд хурмаа хийж байжээ. 1828 онд 6 дахь ерөнхийлөгч Джон Квинси Адамсын отхон хүү мөн цагаан ордонд хурмаа хийжээ. Тэгвэл 1886 онд ерөнхийлөгч Гровер Кливленд өөрөөсөө 28 насаар дүү Фрэнсис Фолсом гэх бүсгүйтэй мөн цагаан ордонд гэрэлтэй батруулсан байна. Харин 1971 онд 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсны охин Трика Никсон цагаан ордны цэцэрлэгт хурмаа хийж тэр үед телевизээр шууд дамжуулж байсан байна. Цагаан ордны зохицолборт ягаан цэцэрлэг, Жаклин Кеннедийн цэцэрлэг хойд ба өмнөд нуг багтдаг. Цагаан ордны цэцэрлэг түрээлэн 7.3 га талбайг эзлэн оршдог. Ягаан цэцэрлэгийг 1913 онд 28 дахь ерөнхийлөгчийн эхнэр Эллен Уилсон байгуулжээ. Харьцангуй бага талбайтай энэ цэцэрлэг маш үзэсгэлэнтэй. Тэнд хүндэт зочдыг угтан авахаас гадна ерөнхийлөгч нийтэд хандсан үг хэлдэг байжээ. Энэ ягаан цэцэрлэгт ерөнхийлөгч Рональд Рейган Америкийн нэгдсэн улсын албан ёсны биелэгдлийн цэцэг нь Сарна гэж хуулинд гарын үсгээ зурж байсан байна.
ордны зүүн талын цэцэрлэгийг 35 дахь ерөнхийлөгчийн эхнэр Жаклин Кеннедийн нэрээр нэрлэжээ. Тэрээр ордны цэцэрлэгүүдийг сэргээхээр маш их идэв зүтгэлтэй ажиллаж байжээ. Цагаан ордны зогсолборт Эйзенхауэр билдингийн байр хамаарна. Тэнд ерөнхийлөгчийн аппарат ажилладаг. Тэнд жуулчид их очдог байсан боловч 2001 оны террорист талцлагын дараа цагаан ордны хамгаалтыг чангатган түүнийг үзэж сонирхоход хязгаарлалт хийсэн юм. Цагаан орд нь ерөнхийдөө уран барилгын түүхэн дурсгал гэдгээрээ Америкийн нэгдсэн улсад Empire State Building цамхгийн дараа орсон алдар хүндтэй барилга. Үзэгч та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн өргөө цагаан ордны талаар давч мэдээллээ.